За гişүүд энэ өдрийн мэнд хүргэе. За энэ тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг бол дэмжиж байгаа. Энэ жил ирнэ баруун аймагуд маань зуншлах тааруу болсон, үйлжилт хүндрэх эрсдэлтэй, ер нь зодын эрсдэл өндөр байна гэж үзэж байгаа. Тэгэхээр ингээд цагт аливаа асуудыг ингээд цагийн тулгаж оруулж ирээд ингээд шийдгээ энэ өдөө аж ахуйн яамныхан за улсын онцгой комиссийнхаас анхаармаар байна. 100 бол одоо зуншлах тааруу байсан үнэн. Тэний мэдсээр ээж одоо ингээд яг одоо үйлчлэлтийн хүндэрч байгаа үеэр ингэж тулгаж оруулж ирдэг. Энэ урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ та бүхэн нь авч болдгоо юм уу? Энэ асуудлоо 9-10 сард аваа явуулчих болохгүй байсан уу? Нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ төрийн бодлого тогтвортой байх хэрэгтэй байна. Баруун бүс нутагт одоо гурил тэжээлийн үйлдвэр байгууллын ялангуяа тэжээлийн үйлдвэр байгууллыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр услаатай газар тариалангийн төслийн хүрээнд төслийг одоо би сайдаар ажиллаж байхдаа аль 2000 онд эрхлүүлсэн. Тэгээ ЖНК-ээр сайд энэ бүгдийг очиод одоо байхгүй болгосон. Үр дүнд нь бид нар өнөөдөр тэжээл импортоор авнаа гэж сууж байна. Баруун бүс нутагт тэр дундаа ховд усвал одоо газар тариалан тэжээлээ тариалаад явах бүрэн боломжтой. Тэнд элеваторын асуудлыг шийдээд өгсөн тэр асуудал дууссан уу? Тэр тэжээлийн үйлдвэр яагаад алга болчихвоо? Одоо өвлжилт хүндрэн нөгөө мө хэдэн малчт маань малаа тугаад тусгай малтай газар одоо эмнэлгийн үйлчлэгээ хүрхгүй газруудад ингээ малаа маллаад малынхаа ирэхээр яваад өгнө. Хэдэн малаа ондор болох гэдэг. Энэ дээр тэр иргэдийн маань эрүүл мэндийн асуудал, эмнэлгийн үйлчлэгийг та бүгд маань энэ улсын онцгой комисс зохион байгуулж байгаа юу? Ер нь энэ тал дээр хэрэг анхаарч байгаа. Мөн одоо малын шилжилт хөдөлгөөнтэй холбоотой энэ малын гоц содорт өвчний чинь тархалт нэмэгдэнэ. Энэ дээр та бүгд маань малын эмнэлэг урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна? Энэ талаар хариулт өгч. За хариулт ажлын хэсгийн 5 дугаар Бадамсрын сайд. Мэдсэн гүшүүнтэй санал нэг байна. Ер нь бодлогын хувьд бол доктортой байх ёстой. Төрийн бодлогын залгамж холбоо. Баруун бүсэд туслаатай газар тариалан хөгжүүлж чиглэлээр одоо өмнө авч ирж үзсэн арга хэмжээ болон тэжээлийн үйлдвэр одоо 80% гүйцэтгэлтэй баригдаж байгаа энэ асуудлыг одоо судлаж шаардлагатай бол одоо газар дээр нь ажиллаж энэ зүйлүүдээр танд одоо тусгаалan бас хариулт өгье. За энэ улсын хурд бол 6 сард хаврын чуулган өндөрлөхөөс өмнө одоо гурилын импорт тэжээлийн импортын одоо татварыг буцааж одоо сэргээх буюу 2024 онд одоо тэглэсэн хуулийг өөрчлөх энэ зүйлийг баталсан. Тэгээд энэс хойш одоо улсын хурлын гишүүд одоо 64 гишүүн одоо санал ирүүлсэнтэй холбогдуулан засгийн газраас баруун бүсэд энэ одоо тэжээл гурилын импорттой холбоотой одоо хөнгөлж хөлөлтийн эрхийг засгийн газарт одоо өгөх тухай энэ тогтоолын төслийг бол одоо өргөн мэдүүлсэнийг одоо хэлцээд явж байгаа гэдгийг хэлье. Ер нь бол цаашид бол одоо өвжлийн бэлтгэл хангах ажил бол хүн бүрийн л одоо анхаарах ёстой зүйл. Иргэнээс эхлээд малчнаас эхлээд төр хүртэл анхаарах учраас энэ зүйл дээр цаг алдахгүй урьдчилан төлөвлөж эрх оны ажлыг одоо өнөөдрөөс эхлэн төлөвлөж ингэж одоо ажиллах болно гэдэг бас энд илэрхийлье. За малын одоо гоцодлууд төвшнөө сэргийлэх ажил бол одоо чухал. Ялангуяа мал эмнэлгийн одоо ерөнхий газар дээр энэ асуудлаар бол тодорхой одоо ажилтаа бол танилцсан. Ялангуяа одоо энэ малын вакциныг цаг хугацаанд нь буюу одоо график хугацаанд бүрэн одоо хийж хэрэгжүүлэх ажил бол хамгийн чухал байгаа. За энэ дээр бол хугацаа алдсан ийм зүйлүүд бол бас байгаа юм байна гэдгийг одоо урьдчилан байдлаар танилцсан байгаа. За энэ ямар учир шалтгаанаар хугацаа алдсан бэ гэдгийг бас одоо тодруулна хянана. Тэгээ эргэж одоо байнгын ороонд бас мэдээлэхэд бол бэлэн байна. Ер нь цаашдаа бол энэ мал эмчилгээний үйлчлэгээний хөлс энийг цаг хугацаанд нь хийж хэрэгжүүлэх малчтад одоо малын эм тарианы талаар одоо зөв мэдлэг олгох энд одоо хяналтын одоо ялангуяа одоо малд хэрэгэлдэг эм тариан дээр онцгой одоо салбарын хяналт тавих асуудал гэдэг энэ асуудал дээр бол онцгой анхаарал хандуулж ажиллах болно гэдэг хэлье. Баярлалаа. За тодруулах уу энэ цаахан гişүү. За тодруулъя. За би Бадамсрын сайд одоо саяхан ажлаа авсан учраас би Бадамсрын сайдаас бол асуугаад байгаа юм шиг. Энэ яамны нөхдөөдөөс асуугаад байна л дээ. Ямар шалтгаанаар та нар тэр услаатай газар тариалангийн баруун бүсээ тэжээлийн үйлдвэрийг алах хийчвэ? Тэнд хувийн хвшлүүд өөрсдөө тэжээлийн таримлаа тариад үйлдвэрээ
үйлдвэрт одоо түүхийдээ нийлүүлэхэд бэлэн болцсон байна. Тэгээ та нар энийг яагаад алах гэж вэ? Тэр Устгата тариалангийн төслийг яагаад татан болгоч вэ? Ховд аймагт хийгчээс 2500 га Устгата газар тариалангийн тэр Устгата төслийг яагаад та нар татсан бэ? Инквайр сайд ямар шалтгаанаар татсан байд? Энэ дархан сэлэнгэд ховдод хийгчсэн төслийг дархан сэлэнг рүү татсан гэж яриад байгаа. Дархан сэлэнгд энийг ажил болох ёстой. Боловсролын дарга энэ дээр хариулт өгөөд. За ажлын хэсгийн 4 номер хариулъя. Хүн судалж он үйлдвэрийн яамны бодлого төлөлтийн газрын дарга боловсролын мэд цагаан гишүүний асуултанд хариулт өгье. Тэгэхээр Ховд аймгийн Эрдэнэ бүрэн суманд Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй 2000 га-гийн усалтын системийг одоо барьж байгуулах ийм төсөл хэрэгжүүлэхээр анх Азийн хөгжлийн банкны 42 сая долларын санхүүжилттэй энэ төсөлд бол хамрагдаад энэ судалгаанууд зураг төсөл хийгдээд явсан. За зураг төсөл хийгдээд тендер сонгон шалгаруулалтыг 2 удаа зарлаад энд бас тендер сонгон шалгаруулалт амжилтгүй болсон. За ингээд цаашдаа бол энэ хөрөнгө оруулалтын тооцоод үзэхээр энэ дээр нийтдээ нэг 7 сая гаруй доллараар одоо энэ төсөл хэрэгжихээр байсан. Тэгээд эдийн засгийн хувьд одоо үр ашиг багтаа гэдэг байдлаар энэ төсөл бол ингээд зогсоогдсон байгаа гэдгийг бас хэлье. За зүгээр Дэлхийн банкны санхүүжилтээр Ховд аймгийн төв дээр энэ буян цуманд тэжээлийн үйлдвэр баригдаж байгаа. Энэ нь бол 80% гүйцэтгэлтэй байгаа. За тэгээд За гүйцээж хариулъя. 4 номер. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжихээр байсан Эрдэнэ бүрэн сумын услахатай газар тариалангийн энэ төслийг одоо дахин бид одоо авч хилцэж үзээд шаардлагатай тохиолдолд дахиж Азийн хөгжлийн банкны төсөлд гаргуулад одоо эргэж авах боломж нь байгаа гэж харж байна. За мэд сайхан гишүүн тодруулъя. Азийн хөгжлийн банкны олон улсын экспертүүд судалгаа хийгээд гаргаж ирээд энд ийм хэрэгцээ шаардлага байна. Баян-Улгийн Ховд Ус Говьлтай аймгийг малын тэжээлээр хангахад тариалангийн бүс нутаг нь Ховд аймгийн энэ Ховд голын дагуулгын сав бүс нутаг байна гэж үнэлгээ хийгээд гаргаад ирж байгаад хэн тэрийг эдийн засгийн ач холбогдолгүй гэж шийдрийг хүчингүй болгосон бай. Энийг хэлээд өгдөө. За 4 номер хариулъя. За энэ төсөл бол за инквайр сайдын урд боловсролын сайдын үед одоо энэ төсөл яригдаад явж байгаад 2000 га газарт одоо услахатай газар тариалан эрхлэх тэнд тижээлийн тармил болон хүнсний ногоо тариалах ийм төсөл байсан. Тэгээ энэ бол одоо тэр үед яригдаад 2000 гад бол энэ төсөл одоо төсөв төртгөө нөхөх хугацаа нь бол маш удаан байна. Энэ боломжгүй байна гэд 1000 га болгож бол багасгасан байгаа юм. За ингээд 1000 га болгож багасгаад За энэ одоо яам дээр ярьж тэр төслийн ерөнхийдөө одоо төсөл төртгөө нөхөх хугацааг нь тооцож үзээл тэгж гарсан шийдвэр. Бид нар төслийн багийн одоо төсөл хэрэгжүүлэх нэгж байгаа. За гүйцээ тодорхой хариулъя. За төсөл хэрэгжүүлэх нэгж энэ дээр тусдаа одоо энэ Азийн хөгжлийн банкны төслийг хэрэгжүүлж ажилладаг. За төсөл хэрэгжүүлэгч нэгждэр бол зөвлөхүүд ажилладаг. Энэ зөвлөхүүдийн одоо тооцоолол төр үндэслээд одоо хэдий хугацаанд энэ төсөв төртгөө нөхөх үү гэдгийг тооцоолж гаргаад энэ нөхөх хугацаа нь одоо тэнд тижээлийн тармил тарьснаар удаан байна гэдэг байдлаар гагийн хэмжээг бол эхний ээлжинд багасгасан. За дараа нь бол ирээд ингээд 1000 гагаар төлөвлөсөн байсан ажил бол ингээд зогсоосон байна. Сайдын шийдвэр. За Далаанбат хоёр гишүүн